аргагүй төгжрөл болж байгаа. Тэгээ аргагүй одоо ингээд эхлэхээс өөр ямар ч арга байхгүй. Тэгээд яг 4 гинэ 6 гинэ гэж янз бүрийн шүүмжил болж байгаа. Ер нь анхных нь 4 гинэ байж байгаа сүулдэ. Ер нь Монгол улсын хамгийн их ачаалттай зам нь дархан Сэлэнгийн замаас 3 дахин өндөр ачаалттай зам шүү дээ. Баруун бүх аймгийн явж байгаа зам л лөнгөний зам шүү дээ. Тэгээ эхний ээлжинд наадлын 101.7 км-ийн юу болгоё. 6 гинэгээр явуулчих. Тэгээ цаашаа чинь 3 салтын. Тэрийн хар хорийн хүртлээ бол 4 гинэ болгоно гэсэн. Тийм зурагтай. Эзэнээс хэрэгжиж эхлэх болоо санхүүжилтийг яаж хийх юм болоо? Гэхдээ бид нар санхүүжилтээ 2-3 янзаар хайж байна. Яг Арабын Кувейтийн сан гэд ярилцж байна. Зарим нэгэн саналаа илэрхийлсэн. Тэгээд бас тэр чинь их нарийн шүү дээ олон шат хэмжлэхтэй. За хоёрдугаарт бол төр хувийн хвшийн түншлэл гэдэг. Ийм хоёр зам засварын ажлыг ямар байдлаар болсон зүйл гэж харж байна. Магадгүй нөгөө дархны зам дээрх алдааг давтаж болохгүй гэдэг ерөнхий сайд анхааруулж ирсэн шүү дээ. Юу яахгүй. Шин тараасаар явна. Одоо зам мам хуулдаг өрдөг өмнөх дархны алдаага хийхгүй. Одоо дархны замын дээр үүссэн хэд хэдэн алдаа байгаа шүү дээ. Олон тойрогтой. Тэр тойрогоос чинь бол асуудал одоо ер нь яригдж байна. Тойрогоос чинь болоод одоо зургийг хийсэн MPC гэдэг компанитай би одоо шүүгдэж байгаа. Тэр компани бол үнэхээр одоо даам гарсан компани билээ. Би сайдын ажил хүлээж авсныхаа маргааш зөвшөөрлийн хүчингү болгосон. Өнөөдөр ч надтай шүүгдэлцэж байгаа. Монгол улсад төлөвлөгдөөгүй зургийн 80%-ийг дангаараа хийдэг компани байсан. Намайг ажиллаж авахд. Өнөөдөр дархны зам дээр одоо яг энэ компанитай би зарга хийх гэж бэлдэж байна. Өмнөх одоо тэр юуны борон дэрийн зам дээр гүүр нь одоо 3 удаа нурж унссан. Тэрэн дээр зарга хийгээд одоо шүүхтэр уржигдэр ялагдсан. Ер нь энэ ч одоо бүлэглэл зураг хийдэг тэрний шинж одоо магадлал хийдэг бүлэглэл байд юм байна. Өө эн чинь дийлэхгүй юм. Энэ компаниар ямар нэг улс төрийн одоо мэдгүй хэн байдгийг нь бол мэдэхгүй. За ямар ч гэсэн зам барьдаг компани, дампуурдаг, зураг хийдэг компани баяждаг 13 давхар байшинтай тийм л мундаг том компани билээ. Тэгэд одоо улсын төсөвд ороогүй одоо зургийн 80%-ийг л дангаараа зураа тавьчихсан юм билээ шүү дээ. Тэгээ одоо яг энэ дархны одоо энэ тойргийн асуудлаас болоод олон хүний амнаас өргөдөж байгаа. Энэ зам дээр одоо дахин шүүхтний компанитай яг ийм замыг хуулаад хинтийн одоо тэр хойшоо дадлмад руу ийм зураг зурцсан эхлүүлэх гэж байгааг нь одоо зогсоож байгаа. Ийм л юм байна. Өнөөдөр намын баг хурлаар бас мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ярина гэж байна. Танаас харахад мөрийн хөтөлбөрийн хувьд хэдэн хувийн хэрэгжилттэй явж байна гэж та үзэж байгаа вэ? Гэхдээ одоо чинь дотор олон юм шүү дээ. Ер нь бол ер нь үндсэн 3 салбарын хувьд нэг нь та бүд мэдж байгаа Монгол улсын 14 мега төслийн нэг хил холбоолтын асуудал нэлээд гайгүй явж байгаа. Та бүгд мэдж байгаа. Гашуун сухад ганц модны. За хоёр дахь нь бол Улаанбаатар хотоос гарах хөшгтийн өндий Багангаан зам энэ намартаа 100 дамнаад намартаа ашиглах чинь холбогдчихно. За гурав дахь нь бол одоо nis сонгоцны буудлын өргөтгөл та бүгд мэдж байгаа. Одоо өргөтөхгүй нүхэ багтахгүй байгаа. За тэгээд дээрэс нь бас эсрэг салбарт навигацийн шинжил хийж байгаа. Ийм дөрвөн одоо том төсөл хэрэгжиж байгаа. Орон нутгийн зам гэхээс илүү эхлээд одоо хил холболтын нүүрс тээврийн замуудыг шинжлэх шаардлагатай байсан юм шиг гэсэн шүүмжил байна. Энэ дээр та бас. Гэхдээ ер нь тэгэл хил рүү аль болох одоо төр хувийн хвшлэр хэн зам тавина бүх хүнд ер нь бол одоо өөрсдөө зам тавья гэж байгаа уул уурхай компаниудад ерөөсөө эрхийн шууд өгч ямар ч юу байхгүй. Зөвшөөрлийг нь одоо шууд өгч. Өөрөө хүн мөнгө гаргаад зам тавья гэвэл одоо шууд эрхийн өгнө. Тэн дээр бол ямар нэг асуудал байхгүй. Лүнгийн зам бол одоо 3 сумаар дайрдаг. Тэгээ 3 сумын иргэд бас зам дагуу зөндөө олон иргэд байдаг. Тэдгээр иргэдийг бас яах юм бол зургийг нь болохоор. За одоо тэгэл мэдээж юу яах вэ гэдэг нүүдгэл суулгаад тэр замаас нь холдуулах барьцсан одоо эд хөрөнгийн одоо зайлуулахад гарах хэмжээ хохирол мохирол гэдээ яригдах юм зөндөл байгаа хараараасаа. Тэгээ ямар ч ихний ээлж нэг зурагтай, тэцүүтэй одоо бас мөнгө 2-3 газараас олох их усүртэй ингээд ийм байдалтай байж байна.
Өнөөдрийн баг хурлаар бас хариуцлага алдсан зарим сайд нарт хариуцлагын асуудал яригдах болов. За тэрийг би мэдэхгүй. Тэрийг бол би мэдэхгүй. Нийслэлийн асуудал Ер нь баг хурал дээр ямар зүйл Би яригдсан мэдэхгүй байна. мэдээлэлтэй Би мэдэхгүй байна. Би ирээдүйд хоёул санаж байна. За Юу гэж юм.